Манай өнөөдрийн нэвтрүүлгийн ерөнхий ивент чир апо ажиллаж байна манайхаа. Хамгийн сайн пип болвол хамгийн шинээрээ хамгийн фрешэр байгаа пип шүү. Апогийн байна баярлалаа. За энэ 7 хоногт бурхан минь би бол гэхдээ амар их мэдээ бэлдсэн байгаа. Энэ 7 хоногийн мэдээнүүд маш их байлаа. Бас гой мэдээнүүдийг бас оруулж чадсангүй. За энэ 7 хоногт бол улсын ерөнхий прокурор дахин томилогдлоо. Дахиад сунгагдлаа. За тэгээд нэлээсээ ажил хийж ийн л гэж бодсон юм шиг байна. За энэ 7 хоног бол ерөөсөө будаатай хуурганы 7 хоног бол ерөөсөө будаатай хуурганы тухай боон зодоо нүдэн тэр тойрсон баахан асуудал улсаар байгаа л баг энэ 7 хоног дуусах шиг боллоо. Гэх мэтчлэн маш олон сонирхолтой үйл явдлууд болсон байна. Ингээд мэдээгээ нэгээр нэхнээс нь үзцгээе манайхаа. За нэгэн залуугаас нэгэн сурвалжлагч ярьцлага авчээ. Таны хувьд гэр бүлийн хүндээ хайртай гэдэг үг хэр олон хэлэх юм бэ? Үгүй яах. Хэр гаг яхараад хэллээ шүү дээ. Хэрэг гараад. Хагас тийтгэв дээ. Сархаа. Одоо ч хэлэх үү? Таамт хэлэх юм гар шалтгаан гараад хэлэх л баг. Шалтгаан гарахгүй юу дад хэлмэж юу хаа. Хаан гэдэг чинь бас цаанаас ундарч ах хэрэгтэй гэдэг үг нь. Хотод хэд байхaltaй та. Таны зүгээс тань хайртай гэдэг хэлдэг үү? Хаяа хэлээд байгаа болтой байдаг шүү дээ. Яг хэрэлж өрдгөө чи тэгээд юунтай яах таахад байдлах. Оргооргийн юм бүр ичээд бүр хөлдрөө тэгээд хандаа хайртай гэж хэлдэг гэсэнгүй яах тэгэл хэлмээр үе хэлнэ. Яг л нэг гоё яг оронд орох юм л хэлдэг юм шиг байна. Манайхан гоё би биэндээ гоё хайртай гэж хэлж ил да. Эн чин амар гоё шүү дээ. Би биэндээ би чамд хайртай шүүгээд бүр байнга хэлж байгаарай. Тэгээд бас ойр дотныхоо аав ээжтэй, хүүхэдтэй, эхнэртэй, нөхөртөө байнга хэлж байгаарай. Гэтэ энэ залуугийн хэлэх нь бол айгүй гоё тийм сэтгэлээсээ гардаг юм шиг тий. Бүр ингэж ичж жаагаад бүр ингэж санаан зовж жагаад хана хайртай шүү. Жоо ичж гэж үгээд тэгж гардаг юм шиг байна. Тэгээд энэ надад маш хөөрхөн сурвалжлах шиг санагдсан. Тэгээд ер нь юу гэдэг вэ манай хамгийн сүүл гардаг мэдээж юу лээ. Сайн мэд. Тийм. Гэгээлэг мэдээгээ хамгийн эхлээ явчих гэж бодсон шүү манай. Гэгээлэг мэдээ. Хайртай гэж хэлцгээе манайхаа би биндээ. Хамгийн гоё мэдрэмжтэй хайр. Хамгийн гоё пив гэж ямар пив байдаг вэ гэхээр үйлдвэрээс дөнгөж шинхэн гарсан fresh pip бол хамгийн гоё пив байдаг шүү. Тэгээд үндэсний үйлдвэрлэлийн fresh pivүүдээ ууцгаая бүгдээрээ. Тэгээд апогийнхан маань бидэнтэй хамт байна. Хамгийн шилдэг пив юу вэ? Дэлхийн 192 орны сая хүмүүс хэрэгэлдэг. Би ч гэсэн тэдний нэг. 800 жилийн түүхтэй Германы хаадын сонголт харьцуулшгүй. Хамгийн зөөлөн шар ариг, халуун өдөр, тис хөдний. Азийн номер 1 бий. Юм аягт баригддаггүй залуусын сонголт. Бусад пив ухаар яадыг би мэдгүй. Энийг ухаар цаанаасаа ирчүүч авдаг гэдэг. Хансаг зөөлөн амт. Монгол премиум шар ариг. Хамгийн шилдэг пив юу вэ гэж юу? Хамгийн фрэш нь, хамгийн шилдэг. Always fresh. За энэ 7 хоногийн төгсгөлөөс ахуулаад хотын даргын фейлдлүүд нэг нэгээр явж гисэн. Бүр үнэхээр фейл байсан зөө. За тэгээд эхний фейлдтийн бүгдээр харцгаа юу басна? За ингээд нэрнгээсээ ийм өндөр хана. Хараа. За лав 4 метр бол байгаа юм шиг байна. Нэрнгээсээ барьсан байвал яах вэ? Нөгөө хуучин далн нь энэ байна л да. Тэ? Тэгээд зам энэ доор. Айлуудын тэр 1 давхар 2 давхрын цонх яаж харагдчих чинь тэ? Тэгээд энэ хана. Нэрээ барьсан бай. Стоо гараад юм да. Хэл хүүг аллах те. Анасыг барахгүй шүү.
Навшнуудаа л гэж ах шиг. Ёо. За тэгээд хан баригдчихээ. Тэгээд би нэр үнэхээр ийм барина гэж би яг энэ залуу шиг бодчиход нэрнгээсээ барьсан байл гэж үз. Тэгээд дэлхийд ер нь 3 том хан байна заяа. Нэг нь цагаан харим гэдэг нэг том хэрэм хан байна. За дараа нь Бэрлэний хаан гэдэг одоо бол нуурцсан хаан байна. За дээр нь Нимбатрын хаан гэдэг 3 дахь хаан нэмэгдэж орж иж байгаа шүү. За тэгэд энэ ханны талаар эргэн тойронд амьдарч байгаа хүмүүс нь юу гэж бодож байгааг бүгдээрээ сонсъё. Зүгээр Оросоос гараал бүр энэ нөгөө даалантай нүр тулж ууссан зүгээр хант. Энийг ч арай гайгүй гоё зүгээр шийдэж болов гэсэн юм тий. Заавал ийм өндөр хан босгож одоо шийдэх шаардлага байсан юм уу тий. Ер нь бол тэгээд муу харж ус чи хотын төв шүү дээ тий. Энд чи арайч чинь уул усаа харж бас эн чинь голоо хашдаг газар юу байна уу? Энэ голчин бас агаараа цэвэршүүлээд энэ хүүхдүүдээ салхинд гаргаж ямаар шүү. Одоо ингээд битүү энэ орчин харалтаа таанууд ийм л орчинд амьдарч байна шүү дээ. Энэ хашаал арай биш ээ. Гадаад орн далаагийнхан дээр сайхан зохицуулаад амьдраад байхад манайх энэ голоо ингэж байна. Орчин сайхан хөшиг яаж ингэ хичнээн сая төгөргөл усан хөшиг байгуулж ийн гэд өчнөө мөнгө зараа байдтай юм чи. Одоо тэгээд юм том малын хашаа шиг хашаа арай биш ээ. Яа би бүр энийг хараад. Өөргөмтэй аргагүй шүү дээ. Ингээд гэрээсээ гараад нэг юм шоронд байгаа юм шиг амар өндөр том юм цементэн юм хан тий. Би ихчлөөтэй байгаад юм уу? Энд та хаана байгаад ийм гэж бодно шүү дээ. Амьдарч байгаа хүмүүсийн сэтгэл зүйд хүртэл муухай нөлөөд шүү дээ. За тэгээд энийг бас 7 хоногийн дундуур тайлбарлсан байна. Энд харагдаж байгаачлан 4 метрийн өндөртэй далан босгожээ. Энэ далан хийхээс өөр аргагүй гэж ажлыг гартан гүйцэтгэж байгаа хүмүүс тайлбарлаж байна. Зөвхөн баруун хэсэгт буюу 1.5 км урттай 4-өөс 4.5 м өндөртэй хан босгоно. Уярын далан бүрийн эцсийн дараа тохичлтын ажил хийгдэн л одоогоор барилгын ажлыг хийхийн тулд голын голдрлыг хааж овоолго босгосон. Энэ бүх ажил хийгсний дараа яг энэ зураг дээрх орчин бий болно гэлээ. Ингээд нийт өртгөн 20 орчим тэрбум төгрөг байна. Тэгээ хүн байхгүй. Аяны хүмүүсээс энэ яах юм хийхдээ далан байх юм. Буцаагаад энэ мод содын явууны зам амч сэргээгээд өгнө л гэсэн. Энэ байгальтай харьцах тэгээд энэ ажил төлөвлөлт эднэр нь яасан муу юм бэ? Энэ байгалыг ингэ сүртгэж болдго юм уу? Саал энэ одоо ерөөсөө гол хөөцмөл энэ далан ихээс өмнө хил харж ураач дэлтэн сууж ирдэг гэсэн ч одоо. Энэ ингэж одоо далан ихээс өөр арга байхгүй манайхаа. Гол нь дараа нь ийм гоё болно гэдэг нэг ийм хоёр зураг зү. Гэхдээ би яг аль талынхын зургийг бас ойлгохгүй. Баруун юм уу зүүн үү. Тэгээ өмнө нь бас сэлбийн гол ийм гоё болно гэдэг нэг бас амар олон гоё зургнууд явсан. Тэгээд мөнгөө өрөөд дууссаны дараа та бүхэн яг Америк элчингийн гадна талд ямархуу балгас бий болгосныг бол бүгдээрээ хард мэдж байгаа шүү дээ. Ер нь манайхан эзэж зураг шиг болгодгүй шүү дээ. Зураг шиг л байгаа шүү дээ. Хагас нэг амтлын өшөө шиг юм байж дийсэд ажилт ингээ зураг нь одоо амар гоё тий. За нэг ийм болсон байна. Тэгээд сэлбийн голыг дагаад маш том Берлиний хан шиг том хан барьсан байна. Голоос нэг айсан бол. Тэгээ хамгийн гол тэр нөгөө голыг хаагаад байгаа гол байшингууд нь бол бүгдээрээ байж байгаа шүү дээ. Сүндэрлээд хамаг захиалга аваад дуусцаа одоо баг ихнээсээ айлууд орцсон байх шиг байлээ. Тэр мөрөл хамаагүй ханаал барих юм шиг. Тэгээд эн чинь 20 тэрбум төгрөгөөр ойролцоогоор тий баригдаж байгаа ийм том агуу мега бүтээн байгуулалт байна. Манайхаа тэгээд Баатар таргаас гоё шааж байна. Алгаатай шүү дээ. Мега. За эхний мега төслийг иймэрхүү амжилттай явсан байна. Одоо дараагийн мега төсөл бас энэ 7 хоног жингоо бас хилэм татлаад авлаа. За энэ бүх зүйл хизээ яаж гэсэн бүгдээр нэг хараад. За нийслэл Улаанбаатар хот маань аялал жуулчлалын одоо гол улирлуул 6-7 сар байдаг. Тэгвэл бид нар 4-5-8-9 саруудыг бас аялал жуулчлалын тодорхой арга хэмжээнүүд зохион байгуулж аялал жуулчлалыг татах юм ивент арга хэмжээнүүдийг одоо төлөвлөн ажиллаж байна. Тоолгонд бидний энэ ард харагдж байгаа энэ том асар дотор
ойролцоогоор 4000 гаруй хүн нэг дор одоо хүлээж авахын боломжтой том асар баригдаж байна. Улаанбаатарт одоо ажиллаар болон аялал жуулчлалаар явж байгаа хүмүүст үйлчлэх ийм зориулттай 7 хоногийн хоолны өдрөлгийн арга хэмжээг зохион байгуулна. Мега майхан. Хажуудаа асар басар хоёр нохоогоо нийслэлийн соёл урлагийн газрын дараа нийслэлийн аялал жуулчлалын газрын дараа хоёр нь хажууд нь ингэж мэгц. За тэгээд 7 хоногийн одоо олон жил зохион байгуулсан да энэ ч 2012 оноос зохион UB Food Festival гэдэг арга хэмжээ дотор нь зохион байгуулсан. Гол нь энэ арга хэмжээний чинь гол зорилго нь олон төрлийн хоол амсаад тэ Улаанбаатар хотод ажиллаж байгаа энэ үйлчлэгээний газрууд ямар хоол гаргадаг вэ гэдгийг ингээд иргэдтэй танилцуулдаг ийм үйл ажиллагаа байсан. За энэ ажиллагаа маань ямар зүйл болсныг бүгд харцгаая. Үүдэн дээрээс нь билет авахчил бараг 30-40 минут орж ийн. Дотор ороод дахиад нэг цаг 30 минут гэхлээр хүн бараг 2 цаг зогсон дотор тэгээд заргаж байгаа хоолч байхгүй. Энэ хийж байгаа хоолч байхгүй ганцхан полоо бол энэ ийм дээ. Яах вэ? Би тэгээд нэг усандаа аваад тэр орсолч юуны хааж байгаа хоолны хааж байгаа нэг газ бүрш пив авах гэхлээсэн чинь пив зарахгүй. Ундаа зараагүй арай болоогүй цаг нь болоогүй цаанаас нь хэлнэ гэсэн гээд тэгээд төлөвлөж чи. Би өөрөө тоочгүй. Урдны энэ UB Food Festival-уудад зөндөл ордог байсан. Тэгэхээр энэ жилийн хоол ёстой ямар зохион байгуулалтаа ер нь тэгээд нэг онч юм аа. Яг Узбек хоол гэдэг нөгөө Узбек нэг тооч хэлсэн байна. Тэдний нэг нэрээр л нэг авч гарч байгаа шиг байна да. Сонирхлоо. Яг жоохон зохион байгуулалтын талаар жоохон асуудал байна уу гэж харлаа. Уулын чинь олон үндэсний Узбек хоолны фестивал гэж байгаа байхгүй юу? Тэр чинь ганцхан толоо. Хоолны дээр тахны нэг тасмар аваад ингээд бол ойжрлоо гэдэг. Маш их дараа хүсээ. Тэгээ ороод болоо нэг болоо ингээд гараа. Бол байхгүй жоо тийм бэ. За нэг иймэрхүү ер нь бол Будаатай хуурганы фестивал маягийн юм боссон юм дгүү та. За тэгээд өмнө нь ямар байсныг бол бүгд мэдж байгаа шүү дээ. Маш олон төрлийн хоолнууд ороод юу хүмүүс ойчлох те. Манахаас бол гэдэг. Гэтэл манай хотын захиргаа авсан чи яг надад юу санагдсан гэж яг социализмын үед талах сүү тэгээ ерөөс бүхэмдэр очилдог байсан шүү дээ. Яг тэгвэл төр бүх дэлгүүрүүдийг авцсан байдаг байсан учраас яг тэр үе санаанд орсон шүү надад. Яг тэр үе. Тэгэл ерөөс нөгөө мө 5000 төгрөгөөр цаа хоолндоо очирлал Будаатай хуургандаа очирлал ингээд тэгэл Будаатай хуурганаас өөр юу ч авахгүй пивж байдгүй юу ч байдгүй. Яг нэг юм социализм үнэрсэн шүү надад. За тэгээд бас зарим нэг сайд нар хөрхий бас рекламцаа. За көө. Эн чинь UB Food Festival 2025. Энэ одоо нөгөө яг ийм хаврын хавсарган цагт нөгөө жуулчид их баг байдаг штеп. Тэгээ өвлжчихсэн баг. Тэгэхээр энэ нөгөө аялал жуулчлал 4 үйлрэл хөгжих те. Ийм боломжийг ялангуяа Улаанбаатар хотод бас энэ олноороо ирж байгаа аялал жуулчлалыг дэмжих юм арга хэмжээ. Тэгэхдээ нэг юм байна. Энэ яг тогтмолч хэрэгтэй. За сая ингээ ирлээ. Тэгээд эд хоолой хүртэл бодоо түрээд ирсэн чи. Өнөөдрийн такс нь дууссан гинэ. Ор хүн нь хит их. Тэгээд үйлчлэгээ нь эн чинь дотроо бас хязгаарлагдмал шүү дээ. Тэгээд ийм болцсон байна. 6 цагаас бас үнэгүй тоглолттой такса төлөө орсон хүмүүс тоглоно гэж байна. Өнөөдөр ийм болчихлоо. Дараа л ирэхээс. Энэ хүн дандаа ийм аюултай газараар яваад шүү. Энэ хойр хавьтан зодон болж болох аюулгүй өндөр магадлал байгаа шүү. Ах та ер нь ойр хүн хавьтантай шүргэлцээд эвгүй байгаа шүү. Болгоомжтой холуур юм наад чи гартаа бүлдээд цочмог ууртай хүмүүс эргэн тойронд дүүрэн байлээ шүү. Наран баярахаа. За ингээд өдрөөр нэг өдөр нь ингээд Будаатай хуурга зарсан бол нөгөө өдөр нь бас лавшаа зарсан байна. Хамтлагчийгээ мах хөрөл тэгэл болоо. Энэ формын шүлээр ясгараа тэгэл. Хичнээн цаг болов. За өглөө 8-аас 10 хүртэл нэг буцлагсан махаар. Тэгэл яасан. Энэ тоон хэдий хэмжээтэй ямар тоон? 600. 100 ил мах, 75 ил хөрөл тэгэл яасан. Хүмүүс нэлээд сайвс авч. Дөрөв байж одоо дуусч байна одоо. Хамтлагч өдр араагүй онцлогтой. Хүний би Чингис сайцтай. Энэ нэг бант юм дээ. Уралтай шүү. Уралтай шүү.
Сонирхолтой ч юм уу, сонирч юм аим гоё юмтай нөө. Батал шүү дээ. Ер нь таны гэдэг хортой шилнээс ямар амттай? Нэг ялгаалаа. Ер нь хоолыг онцгой юм лээ. Мохонтой л өх юм яах юм. Ясмастын махын хоолойд нүдэлсэн юм гачаа. Юу. Хүн идэж болохгүй юм байна. Ер нь гэртээ идэг шүлнээс ямар вэ? Арай ландаа юм шиг байна. Ямар нэг амтлагч байна уу? Ахгүй. Та тэр том тогооноос шанагдж байгаа тэр шанагыг харсан уу? Нөгөө половныхоо нөгөө ийм доороо цоорхот юм шанагдаад хийж идэг нэс тий. Тэгээд эн чинь сонссон чинь 2 цаг шахуу буцлагчлаар ч одоо ямар ч лавшаа бантан болно гэсэн чинь. Тэгээд манай гандангийнхан бас өөрсдийнхөө ур чадварыг гайхуулж лавшаа хийсэн. Тэгээд зарим хүмүүс бантан байна гэж бодсон, зарим нь лавшаа байна гэж бодсон. За тэгээд ер нь бол ингээд хардаад нийслэл ингээд нэг юм фейл байгаа зүрээс ингээд нэг хан хийсэн ч фейлийн нэг фестивал хийсэн чи өнгөрсөн жилийн фестивалыг санаж фуд фестивал хамаагүй гоё болж байна. Хувийн хвшлийн ихлэр чи шал өөр хийж байгаа хөх те. Нийслэл зүгээр тэр газар мазраа гаргаад хамтран зохион байгуулагч л орчголтой. Тэгвэл өөрөө эн чи хэдэн 100 саяар хийсэн гэж бай. Зарим нь одоо 1.6 их юу лээ тэр бомж ихийн зарим нь 800 сая ч ихийн. Гэхдээ ер нь ийм их мөнгө татвар төлөгчдийн мөнгнөөс гаргаж хийх ямар шаардлага байсан бэ? Зүгээр л энэ хувийн хвшлэл хийлгэчихэлтэй. Тэгсэн бол энэ чи хамаагүй гоё болох байсан. Тэгээд ерөөсөө социализм үнэрсэн тэ одоо яг ямааны 3 гэдэг хэний ч идэхгүй махыг ингээд очрлуулж байгаа зардаг байсан шүү дээ. Яг тэр шиг ингээд хүмүүс очрлуулаад будаатаа уургөөл лавшаач юм шиг бантан ч юм шиг ийм сонио хоол өгөл ингээд өөрсдөө бол нэг юм. За тэгсэн чинь яг нэг сайхан яг половны яг нээлтийн өдөр шүү дээ. Гараагаа айгүй муухай гэлцээ. Яг нээлтийн өдөр бас нэг зодоонуудын болоо явсан. Заваарсан. Хүй. За сайн байна уу? Та энэ тэр бом 600 саяын ийм фестивал зохион байгуулалт монголчуудын амьдрал болж байгаа юм уу? Монголын амьдрал сайхан байна гэж бодож байгаа юм уу? Монголын хүмүүс амьдрал сайхан байна гэж харж байна уу? Би тэгэндээ хөвдөө би. Та нар зүгээрээ хүй. Хүй. Та энэ надад яриа өгөөд ардын хүмүүсд яриа өгөх та. Та надад яриа өгөх. Цагдаагийн яасын чиний хамгаалагч юм уу? Та нар нэг коммунист гүлэг хамгаалах үстэй юу? Үстэй юу? За. Та яагаад иргэдтэйгээ уулзах болохгүй байгаа? Хөөе би бас иргэн байна. Би түрүү уулзах гэхэд та надтай уулзахгүй шүү дээ. Яагаад хүн талдаад хүрээд байгаа? Зүгээр хүн төрөхгүй ярьж шээ. Чи бол миний дарга ш. Чамайг Монгол улсын иргэд томилоогүй. Чамайг биш дээ. Намайг чинь намчид томилсон заяа. Чи надад ихлэ түрээд байгаа сте. Хөөе тавиач. Наа чи сахартай хүн шүү тавь хөөе. Нэмбатра ичээчээ гүлгөө. Юу нь гэхдээ нэг юм энэ фуд фестивал нэг эргэн тойрондоо нэг юм социализм ахлаад байгаа шүү дээ. Ингээл баригдаж маригдаад энэ чинь нэг тэгэл наан бөө хүмүүс өргөн ингээл тавгаа барьцаа очрлоо те. Яг нэг юм дарангуул үнэртэй байгаа шүү дээ. Фуд өмнөх фуд фестивал ч гоё айгүй гоё эргчүүлэн үнэрсэн те. Ингээд зах зээл явсан юм. За энэ бол нөгөө түцснийхэн юм байлээ жаавс. Нөгөө түцмүцээ хаалгацсан нөгөө хүмүүс чинь нөгөө боронк нүдэлцэн явсан. За тэгээд ядж байгаа тэр нөгөө поло хийж өгөөний альчир гэсэн муугаа болож байлаа. Яг энэ амар бэлгэлэх гээд айтаа гэж. Энэ жоохон бүдүүлэг байсан гэхдээ. За яг одоо тэгэл одоо хөрх юмтай шүнжэнгөө юм хураалгаад цагдаа магданаас шүнжэнгөө зодтолцсон хүмүүсчүүд ингэж уурлахаас ч ярих. За тэгээд бүгдээр юу н хараа юу болсон түцнийхэнтэй юу тохиолдсныг бүгдээр харъя. Тэр бол үнэхээр амар юм аа. Яс намайг явуулгуудаа хамгаалт авчиж байгаа юм уу? Сая. Цаач юм байна. Пөгийг чаана. Намайг өчгөөж төр иргэнэ нийгэм эдийн засгийн баталгааг хангадаг байл иргэдээ улам ядуурлууд төлөвлөчээд хөдөлмөрөөс халамжлуу шилжүүлж байгаа нөхцөл байдлыг одоо хараарай. Баргалж энэ ч Баянгол дүүргийн ерөөсөө 1-2 дахь хэлсэн баг бүгдөө ирсэн юм уу та аашаа. За ингээд энэ 7 хоног жингоо төцнүүдийг хураалаа, төцнүүдийг нүүлгэлээ. За тэгээ маш олон хүмүүс айгүй баяртай байх шүү лээ. Өстө заваа маваа
энэ төцнүүдийг нүүлэх хэрэгтэй байсан гэх. Тэгэхдээ энэний ард маш олон хүмүүсийн амьдрал байгаа. Дээрээс нь энэ бүх төцнүүдийг нийслэлээс өгсөн шүү дээ. Ингэж бүгдийг нэг болгоод хотын өнгө үзэмжинд тааруулж гэдэг энэ чинь бүгдийг хотоос өгсөн. Тэгсэн мөртлөө одоо өөрсдөө ингэ буулгаад авч байна. Нэгдүгээрт хоёрдугаарт энэ хүмүүс цаашаа яаж амьдрах талаар юу ч эдгээр бодохгүй байна. Зөвхөн хүний амьдралыг ингэ нурааж хайж байгаагаа юу ч болоогүй юм шиг. Гуравдугаарт та нар ингэ боддоо. Тэр Сэлбийн тэр wall те. Сэлбийн хан Улаанбаатарын өнгө үзэмжийг гутаагаад байна уу? Эсвэл энэ төцнүүд гутаагаад байна. Та нар бодоор. Тэр нэг амар том мега майхан тэгээ гадаа нь ингээд бүгдээрээ тавгаа өрцөө оочлоо зогсож байгаа энэ Улаанбаатар хотын өнгө үзэмжийг гутаагаад байна уу? Төцнүүд гутаагаад хараарай нэрэ. Хамаг юм нь фейл мөртлөө төцнүүд л одоо Монгол Улаанбаатар хотод ерөөсө болохгүй. Өөрийнх нь хийж байгаа алхам болгон фейл. Өөрийнх нь ерөөсө хийж байгаа юм болгоно нь асуудалтай, өнгө үзэмж гутаасан, социализм хангалуулсан ийм юм хийчихэд тэгсэн мөртлөө энэ төцнүүд л болохгүй нэр. Тэгээ бодож үзээрэй. Тэгээд маш олон хүмүүс энэ хүмүүсийн өмч хөрөнгийг хурааж хахад баярлж ах шиг үлээ. Би бол тэр хүмүүсийг хараад ой гутсан. Яг үнэ л. Яагаад та нар нэг хүний амьдрал сүрж яхад баярлаад байгаа юм бэ? Яагаад та нар Улаанбаатар хотын өнгө үзэмжийг Нямбатар гутааж хахад юу ч хэлээгүй мөртлөө тэнцээ зөвхөн төц ажиллуулад амьдралаа аваад явж байгаа хүмүүсийг үгүй ядаад байгаа юм. Би бол тэрэн дээр үнэхээр гайхсан хүмүүс. Тэгээ би бол энэ дээр Нямбатарыг үнэхээр буруу шааж байна. Чи өөрөө Улаанбаатар хотынхоо өнгө үзэмжийг засах, сайжруулах юм юу ч хийгээгүй мөртлөө боржуурнаас өөр шүү. Боржуурнаас өөр юу ч хийгээгүй мөртлөө яагаад энэ төцнүүдийг нүүлгэж байгааг би үнэхээр гайхсан. Та бүхэн Шанхай хотыг яг төв гудамжаар нь яваад үзээрэй. Хэд хэдэн төцнүүд байгаа. Төц байж л байгаа. Шанхай хот одоо дэлхийн топ 10 хотын нэг шүү дээ. Төц байж л байна. Тэд чинь хүмүүс бизнес эрхлээд явж л байна. Улаанбаатар л болдгоо Шанхай болд. Хойд Солонгост бол байдгүй юм биш үү? Пхеньянд бол ингээд бүх юм нь ингээд дарган шийддэг учраас зөвхөн ийм юунууд байт юм лээ. Хүнс байхгүй дээ үрг юм. Хүнс байхгүй болохоор төц байхгүй л байгаа л та. Тийм байлээ шүү. Тэгээд Нямбатрын хот өдрөөс өдөр ирэх тусам гундж байна. Харин хүмүүсийн амьдрал дагаад бас гундж ах шиг байна. Харамсалтай. Skytel компани хайртай хостойгоо хамт мөрөөдлийн аяллаараа мөрөөдлийн хөлөг онгоцоор аялах урамшуулт хөтөлбөр эхэлсэн байгаа юм. Урамшууллын хөтөлбөрт хамрагдаад хосоороо мөрөөдлийн хөлөг онгоцоор аялахаас гадна дижитал бэлгүүдийн эзэн болоорой. За тэгэхээр яах вэ гэхээр та Skytel-ийн үйлчилгээг сонгох бүртээ та эрх цуглуулах юм байна. Та шинэ хэрэглэгч болох, датагаа сунгуулах, за дижитал картаа сунгах гэх мэт үйлчилгээг авах болгондоо та эрх цуглуулна. 11,000, 14,000, 21,000 төгрөгийн картаар цэнэглэсэн хэрэглэгчдээс iPhone 16 болон супер бэлгийн эзэн тодруулах юм байна. Мөн 3 хүн хосороо мөрөөдлийн хөлөг онгоцоор аялах эрх хүлээж байгаа юм байна. 4 сарын 30, 5 сарын 30, 6 сарын 30-нд энэ хүмүүс тодорхой юм байна шүү. Та бүхэн урамшуултаа идэвхтэй оролцоорой. Skytel. Ой. Алил та. Дижитал карта цэнэглэх хөлөг онгоцоор 11, 14, 21,000 төгрөгийн картаар цэнэглээд iPhone 16 гаргац болон аялын эрхээ цуглуулан мөрөөдлийн хөлөг онгоцоор аялаарай. За одоо тэгэл нөгөө энэ 7 хоног жингоос нөгөө нэг хэрүүл уруулаа улс төрчд маань хэлээ. За Баттулга дарга маань одоо тэр нэг юу гэлээ нөгөө төгөргөн нуурын орд бол минийх бишээ гэдэг ярьцлага өгсөн байна. За тэгээд ярьцлага эхлэхээс өмнө одоо асуулт асуучаа сэтгүүлж. За та намрын чуулганыг хамгийн их тасалсан гишүүний нэг. Хуралдаа суухгүй бол яах гэж гишүүнсэн. Тийм ээ одоо бас тэрүүгээр нэг тийм цол авахгүй суунаа. Ер нь баг зэрэг шалтгаанууд байгаа. Нэгдүгээр тэр нэг юуны ажиллахгүй хаад ороод нөгөө бүртгүүлээд бүртгэлд нь орохгүй байгаад хоёрдугаар бас нэг эрүүл мэндийн асуудал байгаа. Тэгээд бас ээж бол байнга одоо цагнаад байдаг нэг одоо юм одоо сууч өстэй. Яг нэг ангийн нэг муу сурдаг байнга хичээлээ тасдаг нэг хүүхэд байдаг шүү дээ. Тэгэл
ингээд нэг ирэхлээр энэ манай нэг хамаатны нэг ямар нэг хүн л одоо 7 хоног болгоно насвараад тэгэл удлаараа яваад идэг те. Эсвэл нэг өвчтөө гэл те. Тэгээд хэрэв өвчтөө бол өвчтөөгээд бүртгүүлдэг юм байлээ шүү. Батулга даргаа. Тэгээд манай хүн чи ерөөсөө өвчтөөч байхгүй чөлөөдөж явахгүй дандаа тас واخхгүй. Тэгээд ер нь 10 жил тогтоос нэг иймэрхүү л байсан баг те. Тэгээд ээж нь хөрхий хилээд нэмэр واخхгүй энэ 7 хоног ч гэсэн сая суугаагүй хуралдаа. Нэр суугаагүй. Гэхдээ энэ 7 хоногт хуралдаа суугаагүй яг үнэн. За тэгээд үндсэн асуудал руу орсон байна. Төгрөг нуурын хорд тантай холбоотой муу гэдэг асуултыг асууж байгаа. 3 тэрбум тонны нөөцтэй төгрөг нуурын ордыг офшор дансаар дамжуулаад 250 сая доллараар зарсан гэдэг. Зарсан уу та? За сая 2 сарын 1-ээс улсын хурлын гишүүд 4-5 гишүүн бид энэ бүхэл бүтэн улс орноороо тойрлоо. Зорилго нь юу юм бэ? Баялагын сандаа энэ стратегийн ордуудаа өгье. Энэ дотор чин тэр төгрөг нуурын орд чинж байж байгаа, нөгөө ухаан удаг чинж байж байгаа нэг 50 гаруй орд. Энийгээ өгөөд баялагын сангаа аривжуулаач л гээд яваад ирлээ шүү дээ. Гэхдээ тэгээд яваад ирсэн чинь одоо засгийн газрын хэрэглэх газрын дарга нь босч ирээд хүн гүтгээд тэр төгрөг нуураа өгөө. Гэхдээ тэгвэл минийх юм бол би 100% өгье. Бусд нь бас 100% өгчих гэж би уриалмаар байна. 40 гаруй гишүүд энэ уул уурхай юу эзэмшдэг юм шиг байна лээ ерөн судалгаагаар. Гэхдээ тэгвэл бүгдээр л өгье л доо. Би өгье. Минийх гэж байгаа юм бол 100%-аар нь одоо энэ улстай тэр баялагын сантаа өгье. За бүр нэг амар нэг гүтгэлэг юу гэхээр манай нөгөө ерөнхийлөгчөөс хэлбэгтөрж Баттулга над дээр 5 толгой ордыг өгчих гэж орж ирсэн гэж хэлж байгаа байхгүй юу. За энэ дээр хин үнэмсэж яах гэсэн би бүр ингээд яар бүтчтэй ээж дээр очиж дуурдгоо. Тэгсэн чи ээж өмссөн юм шиг. Муу ээжигээ одоо байс гэдэг ингээ яриад идэх зөв ч юм уу буруу ч юм уу. За одоо яг өөрийнхөө л асуудал. За тэгээд нөгөө нэг засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нь яг энэ ярилцлагын маргааш хэвлэлийн байгуулалтаар юу гэж ярьсныг сонсъё. Хэвлэл мэдээлэлээс авсан мэдээлэлээр бол намайг төгрөг нуурын ордыг минийх гэж нотолж чадах юм бол 100% аваараа гэдэг ийм үгийг одоо улсын хурлын гишүүн Алтмаагийн Баттулгагүй хэлсэн байна. Тэгээ би бас өнөөдөр хариуцлагатайгаар хэлье. Та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Та нотол гэсэн би нотолж байна. Надад нэгдүгээрт хөдөлшгүй нотлох баримтууд байна. Хоёрт албан ёсны баталгаатай их сурвалжууд байна. Гуравдугаарт санхүүгийн болон хуулийн мэргэжилтэнгүүдийн дүн шинжилгээ байна. За надад баримт байна гэсэн. За тэгээд ямар баримт байгаа юм бэ гэж асуусан чи юу гэж хариулсныг сонссон юм. 2006 онд улсын хурлын гишүүн Алтмаагийн Баттулга 90%-ийг нь Ядам сүрийн Батгийн Батсүх гэдэг иргэн 10%-ийг эзэмшиж байсан анх хамтран үүсгэн байгуулсан Chemex хязгаарлагдмал хариуцлагатай компани төгрөг нуурын энержи компаниг 100% эзэмшдэг болохыг нотолсон баримт энд байна. За үүний дараа Алтмаагийн Баттулга өөрийн охин Баттулгын намун төрсөн эгч Алтмаагийн Цэнд баяр нарт хувьцаагаа шилжүүлэн компаниас компани дамнсан офшороос офшорт үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий үндэстэн дамнсан компаниудаар дамжуулан 250 сая Америк доллараар зарсныг Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй тэг 402 хувьцааны код бүхий Minhong Water Works Holding Limited компани Хонконгийн бирж дээр байгаа 507 нүүр баримт мэдээлэл одоо яг энэ хайрцаг байна. За ингээд баримт нь байна гэж ирсэн. За тэгээд мэдэхгүй одоо энэ цаашаа юу болж үргэлжлэх юм бүү мэд. Ямар ч байсан ингээд нэг нөхөр нь нэлээд худлаа ярьдаг шинжтэй нэг нөхөр байх шиг байна. Нөгөөдгөө бас нэлээд зуудсан шинжтэй ингээд хоёр нөхөр ингээд хоорондоо хэрэлдээд. За тэгсэн чинь 3 дахь читгээд гараад ирсэн. Нөгөө нэг 10% нь эзэмшдэг хүний охин нь гарч ирээд бас энэ 7 хоног жинхоо бас бөө юм бол. Тэгээ би одоо иргэнийхээ хувьд те энэ бүхнийг бас хэлэхгүй байж болохгүй юм байна. Мэдээллүүдийг өгөхгүй байж болохгүй юм байна гэдэг үүднээс та нарт хандсан шүү. Янз бүрийн утаснаас дугаараас ингээд над руу залгаж, мессеж бичиж,
Би ч одоо бас нөгөө хэдий ингээд аав маань бурхан болсон ч гэсэн би ч бас амьдрмаар байна шүү дээ, тийм ээ. Өөр хүүхдүүд байна, айж юм. Надад бол хамгаалалт хэрэгтэй. Үндсэн хуулийн заасан эрүүл аюулгүй одоо энэ нийгэмд амьдрмаар байна, тийм ээ. Тийм учраас би одоо энэ хэвлэлийн хурал хийгээд тэгээд одоо бичгээ өгөх гээд намайг хамгаалтанд аваач. Би одоо айж ийн гэдгээр ингэж тэнэл. За тэгээд энэ бол хуучин Төгрөг нуурын ордын хувьцаа эзэмшигчийн охин юм бэлээ. За тэгээд над дээр янз бүрийн дарамтууд ирээд байна. Янз бүрийн өмгөөлөгч нь чамд муу юм хийхгүй гэж мессеж явуулаад байна гэдэг дараа нь ярилцлага өгсөн байлээ. За яг энэ талаар энэ Төгрөг нууртай холбоотой за засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга юм яриад байгаа шүү дээ. А гэтэл хууль зүйн сайд нь юу ярьсныг өдрөө сонсё. Энэ ноцтой мэдээлэл хийсэн шүү дээ. Одоо энэ хамгаалтанд авч өгөөч гэдэг юм. Ер нь хамгаалтанд авах та ер нь хамгаалтанд авсан юм уу? Тод тодорхойллоо. Ань насанд нэртэл очиж болцсохгүй гэдэг юм хамгаалт өгсөн шүү дээ. Энэ хамгаалтанд авсан болов. Сайдгүй гэж тодорхойллоо шүү. Энэ Төгрөг нууртай холбоотой ажлын хэсэг та ажиллагаа эхлүүлсэн. Эхлэхгүй болно шүү дээ. Ер нь. Болно л доо. Энд чинь хүний амь насны эрсдэлд орох одоо хэмжээ ноцтой асуудал мэдээлэлд дэлгэсэн учраас энэ дэр хамгаалт өгсөд дээ шүү дээ. Салбарын сайдын тайлбарлахгүй юм. За ингээ алтан гэрэл чинь Төгрөг нуур болонгоо чив чимэг ус олгоо шүү. Ярилцах үгүй. Омгоо. Норог дээр чи зүгээр үсэрж гарч ирэлцтэй амар. Күфүр ялцтай амар шаасан чи яг Батулга ахих юм дээр шүү. За нэг ийм дабл стандарт харагдаж байгаа шүү дээ. Яагаад гэвэл ахих нь юм яригадаад байна. Ер нь гэхдээ манайхаа ер нь биш үү те. Учралч тэр батлагч тэр те. Ер нь энэ уул уурхайн ордыг ингэж төрд дээрэмдэж авна гэдгээ уралдаж ингэж ярих нь одоо надад л айгүй буруу юм шиг санагдав. Би өнгөрсөн нэвтрүүлгэрч хэлсэн. Яг энэ сенсаснаас ч болоод Монголд уул уурхай мурхар хүмүүс орж ирэхгүй. Тэгэл нэг хэдэн уул уурхайгаа булгацлцсан улс төртөө ийм л улс болж мөрөх гэж байна. Тэгээ энийгээ ингээл тараадаг. Энэ 7 хоног ч бас хувь хишиг тараагаал 2-3 өдөр л хүмүүс хотоо явлаа. За нэг ийм боллоо. Тэгээд улс төрийн зодон үргэлжилсээр байна. Дэлхийн хамгийн тансаг брэндүүдийг та Beta Star аппликейшнээс захиалах боломжтой. Johnnie Walker, Glenmorangie, Hennessy, за тэгэл Jack Daniels гэдэг. За дээрэс нь танд дуулах нэгэн сайхан мэдээ. F1-ийн McLaren Mercedes гэдэг баг байдаг шүү дээ. Энэ багийнхан маань өнгөрсөн оноос ахуулаад Jack Danielsтай хамтарч байгаа юм байна. За эднийх F1-ийн McLaren-тай хамтраад limited буюу special edition гаргасан байна. За жилдээ ганцхан удаа гардیں۔ За энэ edition Монголд ороод ирсэн байна. Та Jack Daniels болон McLaren Mercedes-ийн хамтарсан special edition-ыг зөвхөн Beta Star аппликейшнээс болон Зайсангийн Sour Liquor Shop-оос авах боломжтой байна. Beta Star, McLaren, Jack Daniels хамтдаа байгаа юм манайхаа баярлалаа. Энэ 7 хоногт Ардсан намын баяр боллоо. Ардсан нам гэх юм уу, ардсан хувьсгалын гэх юм уу 35 жилийн ойн одоо тэгш доотой ойн баяр болсон. За ÜБХ нь одоо хуралдаж өгдөггүй ÜБХ энэ 7 хоногт хуралдсан. Баярын хурлаа хийсэн. Тэ баярын хурал шиг туван гэж нөхөр энэ дээр гараад дарга коммунист намын дарга. Эдгээр бүр коммунист ардсан намыг авчиж коммунистуудтай нэгдцэнэ. Коммунистуудын даалгавраар булшилах гээд байгаа мó гэж харагдаж штэ. Тийм биз дээ. За тэгээд генсекер нэг нөхрийг томилж байна. Гэхдээ генсек гэдэг чи одоо намын үндэсний бодлогын хороогоор боловсралтай, мэдлэгтэй, чадвартай, чадaltaй, дайчин, шудраг ийм олон танигдсан Монгол орны үндэсний хэмжээний улс төрчөөр генсек тавьдаг үстэй. Мөн үү? Тамин ээ. Тэгсэн чинь Хинтээ Сүхбаатарт оронтоосоо Ардсан намын 7 гишүүнээр дэвшгэд Ардын намын 14-өөс 14-т хамгийн сүүлд оролцсон. Өөрөөр хэлбэл шороотой бөхөр бас нэг химэрл ундаага даатгаад байдгүй баха. Өвдөг шороотсон. Шороод хамгийн сүүлд. За нөгөөх нь удаа гинсек. Яг уу 28 онд жагсаалтанд гишүү. Жагсаалтын сүрг үршиг юм байна. Үнэн ярьсан мөхөрт нах бол яг үнэс. Ямар ч харизм байхгүй, ямар ч лидершипийн чадвар байхгүй, тэгээд дээрэс нь өрсөлдөөд бараг баяа одоод нь шаадсан хүнийгээ ингээд гисек болгож болохгүй шүү дээ. За ингэж хэлээд
Дараа нь юу болсныг бүгд харна. Өстрөө зүг гэж орно шүү дээ. Өстрөө зүг гэдэг дүр маринаас. Сийг үгүй гэдэг шүү дээ. Ингэж хэлээд зодууссан. Зодоонгүй хуралч гэж бас ардснаа дээр байна гэж бас хүндэлтэй. За ингээд өглөөний УБХ-гийн хурал гэдэг нэг юм сайхан жүжигээ тоглоод тэгээ оройн нь ардсан намын дарга нэгэн томоохон хэмжээний амлалт өглөө. 2028 онд бид ард түмэндээ дүнгээ тавиулахад Монгол хүний орлого дотоодын нийт орлого 10,000 Америк доллар төрж утаа төгжрөл арилсан байх болно гэдгийг энэ эндэр дээрээс би баталгаатайгаар илэрхийлж байна. Ах нь амлаж байна. Ах нь төгжрлийн чинь байхгүй болгоно, утаагийн чинь байхгүй хүн болгонд 10,000 доллар ах нь зүгээр өгнө гэж. Үгүй яах вэ энэ ч тоо 10,000 доллар тэр хардаа бүрэн шийдсэн байх болно гэд бүр ингээд худлаа шаагаад сурцсан байна манай. Тэ одоо яг энэ бичлэгийг бүгдээ хадгалаад аваарай. Яг 28 оны сонгуульд ингээд ардсан намын бүүнд хараад энэ зөвхөн өөрийгөө алаад зогсохгүй зөө. Ардсан намынхныгаа ч алж байгаа. Энэ хүний улс төрийн карьер 4 жил байна л гэж энэ хүн харж байна. Тэгэл энэ хугацаанд би хамаг юмаа хийгээд гарна. Тэгээд тэрнээс цаашаа юу болох нь хэн чамаагүйгээд тэгээд нам руугаа хутга шаасан мэдээлэл хийчих жоох. Зүгээр л энэ хүн зүгээр улс төрийн карьер гэж байхгүй мэн. Энэ хүн бол зүгээр тэгэл долоогоол тэгэл мөнгө олж ивэл энэ хүнд ямар ч хамаагүй юм байна гэдгийг ардсан намынхан сайн ойлгоорой. Тэгээд бүгдээрээ нэг альбан жишээл аваад ингээд бүгдээрээ бас амандаа ус болгоод чимээг болцооц. Тэгээд ардсан намынхан бол ирээдүгөө харддаг хүмүүс юм байна. Зүгээр ингээл одоогоор амьдрдаг, одоо л мөнгө хийгээл одоо л нэг альбан жишээлт болж ивэл хамаагүй гэдэг ийм зүйл байна. А нэг маш харамсалтай юм харагдсан. Энэ ардчлалын 35 жилийн ойн дээр ардчлалынхаа үзэл санааг ярьж байгаа лидер тэ энэ төрд байгаа хүмүүс бараг харагдаагүй шүү. Энэ бол үнэхээр хамгийн харамсалтай зүйл байсан. Тэгээд ардсан намын 35 жилийн ойн дээр Монгол улс авторитар дэглэмтэй болсон ийм харамсалтай 35 жилийнхаа ойг баяртайгаар тэмдэглэлээ. Баярын хурал мурал хийж мэгэж байна. Энд чи одоо өмнө гашуудлын хурал байх хэрэгтэй юм чинь. Олон улс ингээд авторитар дэглэм рүү орцсон, та нар ардчилгүй болцсон гэж яхад чи ингээд баярлалцсан. Амлж гинаа л гэж байгаа. За ингээд амлж гинаа гэд байж ах зур. Ер нь энэ амлж гинаа ч мөр модонд ороо шааж дээ шүү. Хүн болгон л амлж гинаа л гэж яхад. За ингэж ах зур улсын хурлын танхим дээр манай улсын хурлын гишүүд маш идэвхтэй хуралцаж байна. Экологийн төлөвлөлтийг харуулсан энэ мөн энэ томцоос ажиллана. Ихийн хаврын өөрчлөлт тавина. Монгол улсын хурлын төсөлсөн эдийн засгийн төлөвлөлт экологийн төлөвлөлтийг харуулсан энэ мөн энэ нэрэн гисэн. Энэ нэрэн гисэн ерөнхий сайдыг илтгэл тавьж байгаад ерөөсө 2хан гишүүн байсан уу тий? 6 байсан уу тий? 6хан гишүүн тэгээ хөөрхий нөгөө юу лээ шавар турсан шаврын эзэн улсын хурлын дарга маань хөөрхий өөрөө сууж байгаа шүү. За тэгээд бусдах. Уг нь өөрөө дотроос гарчмаар л байгаа хэрэг. Хүн байхгүй байгаад идэг. Би ч гэсэн явмаар л штэ. Шал дими даргаллаа гэж. За тэгээд яг энэ үеэр бас гишүүд бас нэг ганц хоёр хуйлмал хэлэлцсэн юм шүү. Басуу. Отгон шарын бат найрамд гишүүн. Асуулт сууя. За, та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. За, зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах. За, бас энэ чухал хууль орж ирж байгаа. Дэмжиж байгаа. Зарчмын үед дэмжиж байгаа. За. Инээдээ барьж ядаж шүү. Хинд яриад байгаа ингэж. Ста би нэрээ сайхан жүжиг шааж байгаа. Өнөөдөр энэ яг тоглоом болчихж байна нэрээ манайхаа. Энэ жоок болчихж байна.
төрийн үйл ажиллагаа шин жоок болцсон ба шүү дээ манайхаа. Юу комеди. Энэ бол нэр айгүй харамсалтай. Тэгэл нэг 6-7 хүнд ихтгэл байв. Тэгвэл телевизээр л гарна гэж бодвол явж байгаа шүү дээ. Тэгэл инээд нарга фаны тэгээ яг энэ заал шиг л биш шүү дээ. Энэ заал гэхдээ нөгөө энэ заалыг бодох юм бол пик хүнтэй байна. Харамсалтай. За нэг юм бодлоо манайхаа. Жил 6 сарын турш болсон шүүх хурал энэ 7 хоногт дууслаа. За тэгээд ногоон автобусны иргэний шүүх хурал дээр нэг залуу бас үг хэлсэн. Тэрийг юу гэж хэлснэг сонс. Дөнгөж ажилд ороод нэг сар болоогүй хугацаанд ингээд нэг ажлын хэсэгт ороод ямар үйл өөрөөр энэ ажлын хэсэгт орчив. Ямар үйл өөрөөр энэ ажилд орчив л гэж одоо харамсаж зогсож байна. Тэгээд прокурорудаас бас наваг ингээд 2 жил хорих ял гэсэн юм санал гаргаж байна. Маш их гайхаж байна. Тэгээд ийм ялгамжтай юм санал гаргаж хагаад харамсаж байна. Тэгээ манай гэр бүл бол одоо ингээд зээлээс зээлээ орнол ингээд амьдарч байгаа. Тэгээ одоо эхнэр хүүхдүүдтэй л маш их санаа зовж байна. За би энэ бичлэгийг төрийн албаны залуучуудад үзүүлмээр санагдсан. Дарга нарынхаа үгээр бүксийн толгойгоо явах юм бол та нарыг зүгээр ямар ч асуудалгүй ингээл хэрэглүү зүгээр ингээл няслана. Яг энэ залуу шиг. Энэ залуу бүр ийм юмд орсноо ч мэдээгүй. Ажилд ороод 1 сар болоод тэгэл ногоон автобусны хэрэгтэй холбогдсон. За ингээд ногоон автобусны хэрэг шийдэгдсэн байна. Хин ямар ал. Гэхдээ эн чинь анхан шатны шүүх шүү дээ. Одоо дахиад давд залдах шатны шүүх. За хүсвэл дээд шатны шүүх гэдэг байгаа. За анхан шатны шүүхээс хэн ял авсан бэ? Энд чинь амар том хэрэг шүү дээ. Хэдэн 100 тэрбумын хэрэг. Ногоон автобусны хэргийн гол буруут нь Тиногоо компани захирласан ган хуйг боллоо. Түүнд анх шүүхээс 7 жилийн хорих ялгаанаар төлөвлөсөн. Харин эрх мэдэл албан тушаалаа уруулах хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж цагаатгаснаар ялын хэмжээнээс 1 жил хасагдаж, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жил хасаж, нээлттэй хорих ангид 6 жил ял идлүүлэх эцсийн шийдвэрийг гаргалаа. Өмнө нь цагдаа өргөцсөн 278 өдрийг хасаж тооцох юм байна. Харин нийтийн албан тушаалтнаас хорих ялгаар шийдэгдсэн ганц хүн бол нийтийн тээврийн газрын дарга асан Жавхлант Баатар болоод байна. Хоёр хүн. Нөгөө улс төр нөгөө төгжрлийн сайд майд байхгүй. Нөгөө нэг том дарга нар байхгүй. Тэгэд хамгийн сүүлд хэн буруутаасан бэ гэхээр компани хүн буруутаасан байна. Тэгээд нэг хурган дарга. Ингээд энэ хоёрыг болж. Тэгээд цаана амар өндөр ашигтай хэдэн 100 тэрбумын авилгалын хэрэг нэг компанийн захирал тэгээд нэг жижиг хурган дарга хоёр шийдвэрлэл дууслаа. Тэгээд энэ анхан шатны шүүх штэ. Дав залдах дээр энэ шүүхийн шийдвэр чинь багасаад нэг 2 жил болно. За тэгээд энэ хүн дахиад нэг жил суучаал гарч ирэх. Тэгээд татвар төлөгчдийн мөнгө ингэж л явж байна. Татвар төлөгчдийн мөнгөнд хүмүүс ингэж л хандж байна. Тэгээд төрийн дунд шатны албан агчд бодоор дээрэс нь төртөө хамсч бизнес хийх гэж одоо тачаадж гүйдэг хүмүүс бас энийг хараарай. Эцэстээ хувийн компани хүмүүсийн буруу болоод дарга нар тэгээд тиймэрхүү уснаас гараад ирэх юм байна шүү гэдгийг харж аваасай л гэж бодож байна. Тэгээд одоо бид нар чинь ингээл татвар төлөөл өстой улс орноо жаргаагаад байгаа шүү дээ. За тэгэл бөөнөр өөрхийн амттай 3 гараа юу яачих нь ологгүй бөөнөр өөрхий цахим өргөдөл гарын үсэг зураад нийгмийн даатгалаач буулгыг гэл ингээл дээрэс нь хүн амын орлогын албан дотор буулгыг гэж одоо өргөдөл өгсөн. Сангийн сайд нь юу гэж ярьсныг харъя. Тэгээд татварын багц хуулийн дээр судалгааны хэлцүүлийн төвшөнд явж байна. За тэрэн дотор мөн хувийн орлогын албан дотор болон нөөцтэй холбоотой одоо шинжилгээ асуудлууд бол байгаа. Тэгвэл хавтгааруулж хэмжээг бууруулах бол энэ бодлогын хувьд ч буруу, төсвийн хувьд ч боломж байхгүй. Та бүхэн бодоод үзэлтэй хувийн орлогын албан дотор ч орон нутгийн орлого гэдэг байхгүй юу? Орон нутгийн орлого, нийслэлийн орлого, тухайн аймагуудын орлого. За жишээ нь одоо Ховд аймгийн хувийн орлогын албан дотор Ховд аймгийн төсвийн орлогын 48% эзэлдэг. Татварыг чинь буулгахгүй авалгаачудаа дөнгөндөө байж л гэж шүү дээ. Та нар 100,000 хүн зурсан чинь хин дамаатай юм аа. 7 хоногийн дотор хэрвээ энэ санд асуулга сар явсан бол энэ чинь хангалттай 400,000 хүн зурх байсан.
Хангалттай 400 мянган хүн болгосон. Хүчээр хаасан энэ. Хаагаад шууд улсын хурал руу байнгын ороор авч байгаа юм шиг болсон. Тэгсэн чинь үгүй. Хараа ерөөсө хэдхэн жилийн дотор улсын төсөв 10хан жилийн дотор улсын төсөв 6 дахин томорсон. Дахин шүү манайха 600%-аар. А гэтэл иргэдийн дундаж цалин хэд дахин өссөн бэ та нар бодоорой. Яагаад энэ хүмүүс энэ том төсөө багасгах тухай ерөөсөө ярихгүй байна. За улсын хурлын гишүүд нэг нийгмийн даатгалыг багасгая гэдэг хууль бариад байгаа тийм. За тэрний талаар бас юу. Нийгмийн даатгалын энэ одоо сан маань төсвөөс одоо 2 ихнээ төгрөгийн одоо татаас авч явдаг гэсэн үг. Татаас авч явдаг. За тэгэхээр өөрөөр хэлбэл сан маань өөрөө ийм хэмжээний алдагтай явдаг гэсэн үг. За санг бүрдүүлдэг 50-50% орлого байна. 50% нь ажил олгогч талаас, 50% нь ажилтан талаас. За тэгэхээр ажил олгогч талаас хэрвээ одоо тэр ажил олгогчийн өмнөөс нийгмийн хариуцлагын үүднээс одоо нийгмийн даатгалын төлдөг байсан бол энийг нь зогсоочих юм бол энэ хэмжээгээр татвар төлөгчдийн нуурын дээр л төсвөөс хамаарал нь улам л нэмэгдээд байна. Нөгөө бидний одоо дунд урт хугацааны зорилт болго төсвөөс хамаарлыг багасгаад бие даасан ийм сангийн тогтолцоор шилжих нөгөө 20 жилийн төлөвлөгөө нь 30 жил, 40 жил, 50 жил бол улам л алсраад улам л одоо татвар төлөгчдийн нуурын дээр одоо зууралдсан тэр эрсдэл нь нэмэгдсэн. Энэ байдал нь л улам л гүнзгийрнэ гэсэн. Татварыг чинь буулгахгүй олгоочудаа бид нар ногоо автобусаа шаасаар оолно гэдэг л хариулт өгч штэ. За ер нь яг хуу өөрсдөө л эхэлсэн штэ. Бид нар нэг татвар матвар буулгана гэж бодоагүй хаад ерөнхий сайд шинэ жилээр үг хэлэхдээ л нэг иймэрхүү юм ярьсан штэ. Тэгээ юу гэж ярьсныг бүгд дахиад нэг санаад өгөх. 2024 онд эдийн засаг 5% өсөлттэй гарч байна. Валютын нөөц 5.1 тэрбум $д хүрлээ. Эдийн засгийн үзүүлэлтүүд тогтвортой байгаа тул улсын их хурлын эрх хаврын чуулганаар татвар болон нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлтийг иргэн аж ахуйн нэгжүүдийн саналд үндэслэн өргөн барихаар бэлдэж байна. Иргэн аж ахуйн нэгжүүдийн саналд үндэслэн гэдэг шүү дээ. Иргэд чинь 7 хоногийн дотор 100 мянган гарын үсэг зурчаад. Тэгээ энэ санал биш үү? Хэдэн 100 мянган хүн нийгмийн даатгалыг 50%-аар бууруулъя гэд гарын үсгээ цахим гарын үсгээ зурчаад энэ санал биш юм уу? Өөрсдөө нэг юм халтурны юм зохион байгуулж илээ дүүргийн татварын газрууд бүр хачин юм. Бүр үнэн формалны. Тэгээ тэнцээ баг бизнес эрхэлдэг эсэх нь мэддэхгүй баахан хорооны иргэдийг авчирч байгаа нэг юм Google форм дээр юм бүглүүлж илээ. Тэрийг санал гэж яриад байгаа юм уу? Үнэхээр ойлгохгүй. Үгүй яг хэлсэндээ байл та. Иргэд татвар буулгахыг хүсэж чинь. Гэхдээ зүгээр нэг юм косметик татвар биш. Яг үнэхээр бид нар 1% болгомоор байна. Та нарын тэр ногоон автобус энэ хуушуур бууз хийдэг энэ мөнгийг чинь бид нар өгмөөргүй яг үнэ хэлээ. Тэр лалрын будаатай уургай чинь бид нар төлмөөргүй байна шүү дээ. Тэр мега майхны чинь бид нар төлмөөргүй байна. Энэ ногоон автобусыг чинь бид нар төлмөөргүй байна. Та нарын идэж уузаг мөнгө чинь бид нар төлмөөргүй байна. Боли. За тэгээд одоо яг энэ татварын хуулийг нь ахалж байгаа ган хуйг гişүүн бас гарч ирээд янз бүрийн юм ярьсан байна. Тэгээд тэр талаар бүгдээрээ сонс. За татварын багц хуулийн төслийг хаврын чуулганаар хилцэхээр товлсон тэгвэл урьдчилсан байдлаар шинэ хуулийн төсөлд татварын хэмжээг бууруулахгүй байхаар тусгасан гэдгийг албаныхан танилцууллаа. Энэ 170 мянган иргэд аж ахуйн нэгжүүдээс ирсэн саналын 86% нь нэг бол бүгдээрээ төлье, нэг бол бүгдээрээ болиё гэсэн ийм санал байгаа байхгүй. Тэгэхээр бол иргэд аж ахуйн нэгжүүд маань одоо бүгдээрээ төлье гэдэг л рүү явж байна гэсэн үг. Өнөөдөр нөөт төлөгч бол үндсэндээ нэг 70% хамрагдaltaй байгаа байхгүй. За татварын багц хуулийн төсөлд нэмэн үртгийн албан татварын хувь хэмжээг 5% болгон бууруулах асуудал тусгагдахгүй байх төлөвтэй байна. Харин эсвэргээрээ зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг нэмэн үртгийн албан татвараас чөлөөлдөг байдлыг бодуулж бүгд нэмэн үртгийн албан татвар төлөгч болох зохицуултыг оруулахаар төлөвлөжээ. Харин ард иргэдийн хувьд сард 500 мянган төгрөгийн худалдан авалтанда нэмэн үртгийн албан татвар төлдөггүй байх зохицуулт оруулахаар төлөвлөсөн байна. Тодорхойлбол дэдгүүрээс худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ нөөтийн баримтыг бүртгүүлээ гэхэд 500 мянган төгрөгийн худалдан авалтанд нөөтийн 10%-ийг шууд буцаан олгох юм байна. Юу вэ? Зүгээр хаашийн татвар буулгаж байгааг шаангуудаа зүгээр нэг юм хачин жижиг юм оруулсан заяа. Нэг нөөтийн буцаалтын 500 мянган төгрөг дотор 10% буцааж өгнө. Гэхдээ нэр энэ бол нэр энэ биш ээ. Энэ байж болохгүй. Тэгэд гав аяг бол үгүй хөөрчилж байгаа гэдэг үгүй. Оюун эрдэнэ даргачин сая шинжилээр хэлдэг иргэд аж ахуйн нэгжийн саналыг үндэслэн гэдсэн те. Иргэд аж ахуйн нэгж ямар саналтай байгааг бүгдээ хэлчихэд та нар ямар байна? Татвараа буулгамаар байгаа үстэй ийм хачин косметик бид нарт хэрэггүй энэ чинь биднэрт
Яг ийм үр дүнтэй татвар буулгах юм хэрэгтэй шүү дээ. Бид нар үгүй нэрээ үнэхээр энэ бол болохгүй. Энэ бол үнэхээр биш шүү. Тэг хэлсэн амандаа хүлээч манайхаа. Болооч бидний амьдрал ядуураад энэ хүмүүс өдөр болгон зээлээс зээлийн орн амьдарч байхад юунд татвар нэмэх вэ? Та нар өөрсдийнхөө наад том төсөө багасгаач. Татвар буулгая манайхаа. Болохгүй бол гатшаа үйдэхгүй. Гатшаа гэдээс нийцдэг тийм. Агшаа явахгүй шүү дээ. Тэгээ Монголын татвар бол арай л өндөр байгаа юм биш үү манайхаа. Үнэхээр өндөр байна. Гонь гардгуунууд нь үлдсэн байгаа юм уу тийм. Гөөс гардгуунууд нь. Хамгийн шилдэг бив юу вэ гэж юу? Хамгийн фрэш нь, хамгийн шилдэг. Always fresh. Одоо? За. За ингээд одоо бидний энэ төр засаг маань одоо бидний зовлон чадахгүй мó яг үнэндээ ингээл татвараа нэмэлгээд ахын татвараа нэмэлгээд. За тэгээд бидний татварын мөнгөөр авчирсан байх маш өндөр магадлалтай нэг ютубер Монгол улсад энэ 5 дахь өдөр альчлаа. Яаж угтаа уцгаасны бүгдээ харцгаая. Show me what you got. Show me what you move. No, show me what you got. No, show me what you got. What the hell? He just came up. The fuck? What is he? He just came up to me. Is he trying to fight or is he dancing? You all right? You okay? Yeah, I won that. За яах вэ? Тэгээ би бол зүгээр ингэж бодсон шүү. Энэ бол соёлын сайд маань ер нь байсаа гэж ютубер авчираад идэг болчиход шүү. Түнэш энэ хүн ч одоо нэг Монголд нэг ирсэн чи талбай дээр явсан чи гинт ангууч яг Испани хувцастай гарч ирсэн ингэсэн гэж би бол бодохгүй. Энд чи цаанаасаа зохион байгуулалттай, найруулгатай юм явж гин. Тэгээ энэний цаана мэдээж номин зүгээр ингэж хараад байж байгаа. Ангуучаа чи очоод сүүл бүжиглсэн бүжиглээ нэг бүж. Нөгөө энэ ч одоо зодолтоод байгаа мó бүжиглээд байгаа мó гэж мэд гайхаж байхад. Бүжиг юм уу? Ань бүжиг байсан бэл. За тэгээд ингэснийхаа дараа Ботата хоргоны газар дага дагуулад орсон. Chat, we really in Mongolia, bro. This is crazy. Everybody sub up and like the stream, chat. These are the monks. They're from the... 1 second. Hey. One second. Let me. These monks are cooking the soup for the tonight. Okay. It's noodle soup. Damn. Where the Mongolian food at? This is Central Asian food. All sorts of food. But you gotta try Mongolian food tonight. Okay. At the other place. Damn, okay. So what food is this from? Энэ ямар төрлийн хоол вэ? Полоо. Полооны одоо яг бэлдсэн ийц байна. Одоо бодаага ингээд манай өдөрт байгаа шүү. Cookie for. What is this? Lamb chop? Lamb chop? This is a lamb chop, ain't it? It smells like lamb. Тэрээс нь ус тус жорж мараад зү заарсан. Хөрхөмт энэ юу руу оруулж байгааг нь сайн ойлгуулаагүй шууд мөнгө өгцөн тэгэл хөрхийн нэг өдрийн дотор л хамаг зураг авалтаа ихтэй гэл ерөөсөө энэ залуу гэж ерөөсөө цогсоо зайгүй л дагуулж явуулсан шүү дээ. Шууд дагуулаад Чингисийнхаа музейг үзүүлээд дотор нь дуудуулаад дээшээ гаргаад бас нэг хүүхэн дуудуулаад буцаж гаргаад тэгснэ шууд Чингисийн өрөөнд шууд цасан дунд өргөж явдаг. Угаасаа соёлын яамны ажил гэдэг нь угаасаа амар ихтэй л гэдэг. Тэгэл ядж явах чинь нэг юм хүүтэн өдөрч ирчих нөгөөдөг. Тэгээд хамгийн сүүлдээ бас жоохон залхсан байдал үүдсэн.
Why do I feel like this today? Dude, keep giving me fucking kisses, bro. I swear. Уг нь маркетинг чартаа манайхаа ингээд олон мессеж өгөх шүү дээ. Яг одоо сая хятадаар яваад ирсэн шүү дээ. Хятадууд угаасаа мөнгө төлөөд явж байгаа нь ойлгомжтой байсан. Маш ойлгомжтой. Яг утасны газар бол утасаар рекламдж байгаа шүү дээ. Яг энэчээш нэг евро ороод ингэж байгаа шүү дээ. Ингээд яг нэг өдөрт нэг л юм аа ингээд фокуслууд. Тэгсэн чинь манайх чинь нэг өстө мөнгөө өгсөн дээр гэж байгаа юм шиг тэгээд өстө хан өнөдр өстө. Яг л 10 хийчихэд өгөөч. Өстө ямар өлөн байстаа гэж бодсон. Ахын мөнгө төлсөн шүү дээ тийм юм энэ тоо. Нэг шөнийн дотор хийж болно юм энэ тоо. Гэхдээ яг тийм нэг юм өлөн байдал ажиглаад ингээд хамаг юм. Тэгээ өөрхийн амтан бас сүүлдээс ядарч байгаа хүн ч шүү дээ. Нэг өдөр ийм олон юм үзнэ гэж юу байсан. Тэгээд нэг өөрхийн амтан нэг жоохон хүүхдүүд их сонирхдаг юм байлээ. Тэгэл одоо нэг ийм л юм болчлоо манайхаа. Тэгээд юу ч болоод байсан. Бидний нулимсаас шууд татвар төлөх штеп. Харин тийм. Йоо ямар амар үг хэлдэг вэ? Бидний нулимс хөлдөөд дээрээс нь орсон ба штеп. Цас олон бударсан гинэ. Тэгээд нэг л уучраа олохгүй л байна да манайхаа. Энэ хит их том төр ингээл данхаагаад ерөөсө бүх юмыг хийдэг болол уг нь чи хувийн хвшилтэй байхдаа манай номын сайд чи айгүй аштах юм хийдэг байсан. Төрд ороод ингээд ямар ч юм мэдрэмжгүй юм мангар юм хийдэг л болцсон юм шиг зүгээр таамаглал байгаа шүү. Одоо айгүй бол намайг би авчраагүй мөнгө зүгээр өгөөгөл гэж ярих байлгүй. Гэхдээ угаасаа харваас л харагдчих штеп чи мөнгөөр л ирсэн байна. Түүнээс ямар ч тэнэггүй ингээд өдрийн дотор ингээд хөлдөж өгчих гээл ном сум хараад явна гэж хэлсэн штеп юм байхгүй шүү дээ. Тэгээ манайха жоохон мэдрэмжтэй байдгүй. Тэгээд өөрсдөө өлөн гэдгийг одоо дэлхийн нийтэд харуулдаг юм байна. Энэ тэнэг PR их одоо болоо нэр тоглоом. За ингээд энэ 7 хоногийн гэгээлэг мэдээ маань ихэнд явцсан байгаа. Бас нэг заавал яадаг шүү дээ тий. Тэгэхээр ингээд өнөөдрийн маань нэвтрүүлэг өөгөр өндөрлж байна бүр хангалттай явсан баха. За тэгээд манайха татвар төлөгчдийнхээ мөнгийг жоохон хайрлаад хүн. Тэгээд дээрэс нь ерөөсөө ажиллаа чихээ үлж тэгээд хийж байгаа ажил нь гэж дандаа нэг юм фейл ерөөсөө ингээд та нар харж байгаа ерөөсөө хийсэн ажил болгоно фейлдэх юм. Тэгэд төрийн гар өрсөн юм болгон дампуурдыг бүгдээрээ харсаар ойжиж одоо дахиад төрдөө ингээд хамаг уулуурхаагаа авнлаг нь төрөөсөө ихшгээ хүртэнлэг нь төрлөх төр чи ийм лалар байна манайхаа. Чи хичнээн гой залуу хичнээн гой хүүхэн хувийн хвшилт ажиллаж ийлээ да. Гэтэл өнөөдөр ийм новшин юм хийгээд явах дээр тулцсан байна шүү дээ. Тэгэхээр манайхаа бити одоо хуурталтаа одоо гантөмөр ах чинь ингээд хутлаа шаад юм байна гэдэг ингээд заавал 28 хон үргэхээс өмнө энэ яриан дээрээс нь харчиж байгаа үстэй. Тэгэхээр төрд итгэж найдахаа ингээд бүгдээрээ зогсооё. Тэгээд татвар төлнө гэдэг бол өнөөдөр бол зүгээр тэнэглэл болцсон байна шүү. Ийм тэнэг юмд бидний мөнгөийг үрж байгаа хүмүүс тий ийм мангар ногоон автобусанд ингээд үрчээд өнөөдөр юу ч болоогүй юм шиг ингээд уснаас цэвэр гарч байгаа хүмүүс бидний хөс хүчээ одоо урсган байж тий цус нулимсаа урсган байж олсон энэ хідэн төгрөгийг үргэхдээ юу ч бодохгүй байна. Тэгэхээр бид нэр татвар төлөх нь өнөөдөр тэнэглэл болцсон байх шүү. Тэгээд татвараа буулгаач бид нар татвар төлмөөргүй ийм тэнэг юмнуудыг чинь санхүүжүүлмөөргүй байна. Энэ 7 хоногийн weekly show өгөр өндөрлөө. Та бүхэндээ маш их баярлалаа. Холбогдороо. Амраз weekly show-д баярлалаа.